Сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө технологийн шинэ мэдээллээр Intel компанид NVIDIA компани 5 тэрбум долларын хөрөнгө оруулахаар боллоо. Intel компани хиймэл оюуханы чипийг хөгжүүлэх зорилгоор NVIDIA компани 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар боллоо. За энэ хүү 5 тэрбум долларт оруулж байгаа хөрөнгө оруулалт маань Intel компани нэг хувьцааг $23.28 центээр үнэлж худалдаж авахар боллоо. Нэг ёсондоо Intel компани, NVIDIA компани хоёр хамтраад нэгдсэн серверийн төв процессорууд болон бусад процессорын хөгжүүлэлтэн дээр ажиллахаар болсон байна. За ингээд Intel компани одоо төв процессор дотор NVIDIA компани график картууд суухаар болсон байна. Ингэснээр хоёр компани хамтарч дэлхий дээр шинэлэг бүтээгдэхүүнийг гаргахаар хамтарч ажиллахаар болсон байна. За мөн шинээр үйлдвэрлэх гэж байгаа X86 архитектуртай төв процессорууд дотор одоо NVIDIA компани хиймэл оюуханы дэд бүтцийг бол суулгаж өгөх юм байна. За мөн Intel компани төв процессорууд дотор NVIDIA компани RTX GPU буюу одоо график картуудын нэгжүүдийг суулгаж өгнө. За энэ хоёр компани хамтарсан хамтралын дагуу одоо бид нэр бол шинээр гарч ирэх тоглоомууд одоо төрөл бүрийн төхөөрөмжүүдийг ашиглах бүрэн боломжтой болж байгаа юм байна. Ингээд өнөөдрийнхөө мэдээнд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.